За саяхан энэ Улаанбаатар хот нийслэлээр сонсгол явлаа л да. Тэгээд тэр байдлыг харж байхад 45 төлөөлөгчтэй юм байна. Тэгээд энэ нутгийн өөрөө удирдах ёс гэж байгаа. Тэр нь одоо засаг дарга өөрсдөө сонгох ёстой байх л да. Тэгвчл тэр сонгуулийг явуулаад 45 төлөөлөгч томилсон баг. За нөгөө 45 төлөөлөгч нь одоо бас төвчийн дарга нар хийх юм. Төрийн өмчтэй компани гишүүн хийх юм. Бид нэр иргэд чинь тэгээд иргэдийн төлөөлөө сонгосон юм уу? Түүцийн гишүүдийг сонгосон юм уу? За тэр нь тэгээд итгэл хүлээх чадваргүй болсон юм уу? Ардын намын удирдах зөвлөл нь даргаа шууд тавиад байх шиг байна лээ. Тэгэхээр хэрэг тийм бол одоо сонгуул явах хэрэгтэй юм уу? Баахан мөнгө төгрөг үрээд ингэж явах. Энийг та нар юу гэж бодож байгаа юм бэ? Энэ одоо хууль журам хэрэгжиж гэнэ үү? Ямар байна вэ? Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн болж байгаа хүний хувьд одоо Гамт гишүүнээ энэ дөрвөлнгээс нь асууж байна уу? Өвн бол байнгаараа хариуч зүгээр байгаа юм л да энэ асуудал дээр. Тий. За нэг хоёр нь хариулчихоо. Тий өөртөө бодож байгаа бол хоёр нь хариулж тээ. За төрийн албан хаагчид бол төрийн батлагдсан хууль дүрмийг бол мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэхдээ зөвхөн хувь хүнийхээ хувьд бол энэ иргэдийн төлөөлөгч нар засагт одоо хяналт тавих засаг даргынхаа аппаратанд одоо бөөнөр орчиж байгаа нь бол буруу гэж бодож байгаа. Хяналт тавих боломжгүй. Одоо энэ дээр бол хуулийн өөрчлөлт хийгээд тодорхой хязгаар тогтоодог ч юм уу 30%-аас хэтрэхгүй аппаратанд нормч гэдэг юм эсвэл одоо орон тооны байдлаар ажилд цалинждаг ч юм уу ийм байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байгаа. За дараагийн нэг нь хариулъя. Хуралдаа. За төрийн захиргааны байгууллага буюу засгийн газрын хэрэгжүүлэгч ангийн төлөвүүд бол бүх төвшөндөө батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хэлбэрэлтгүй хэрэгжүүлээ ажиллах чиг үүрэгтэй. За улс төрийн сонгуул бол орон нутгийн өөрөө өдөртөх зарчмаар сонгогдож байгаа сонгуулийг бол сонгуулийн дагуу тэгээд эрх үхий хуулиар олгогдсон эрхийнхээ өрөөнд шийдвэр гаргадаг албан тушаалтнууд шийдвэр гаргаж байгаа асуудалд бол одоо хувийн дүгнэлтээр хийгээгүй байна. Гэхдээ бол иргэдийн сонгох эрхийг хангах энэ зарчмыг бол баримтлан ажиллах нь зүйтэй гэдэг байр суурьтай.